ард тузоо үзүүлж байна. Зохиолч Тэ сайхан таавар 1-р хэсэг. Ханхай том байшингийн эд эргэлэл бүхэн чамин тансаг авч тоосон дарагдаж өнгөзөвсөө гэжээ. Уг нь саяхан л энэ байшинд хайрт орлол аз жаргал оргилж байсансан. Гэвч нэг л өдөр гэрэл насгаа болж шүн бүр хэн нэгний гашуутан цөхрөх дуун сонсогдсоор 3 сарын нуур болов. Сахал ус нь ургаж царай алдсан бишрэлт 2 давхар тансаг хаавсныхаа хаалгыг данган талд өгжиж хэнийгч эс оруулна. Түүнд золгүй ослоор өөд болсон амаргаан нь даанч хайран санагдана. Хөвлөрсөн архины шил, татсан дамхны иш, шалаар дүүрэн. Усан дороогүй удснаас биеэс нь тийм гихийн тэмдэггүй үнэр царгана. Хөрөгчөнд нь идэх зүйл эс харагдана. Гагцхүү шүрээгийн өмнө бадмалан асах мөнхийн зулал түүний ой ухааныг тогтоон барих сүүлийн найдвар аж. Талигачийн зураг өд гөлрөн суусан түүний долгоодгийнэд сайхан санаа төргмөд санагдахад сүүлийн үеэс инех гэдгийг огтоос мартсан саранд нь багхан муушилт зурс үзэгдэх нь золын гэрэлд гарсан хүн цочхоор дүрслэл үзэгдэв. Хэзээ ч үлээ хаанаас ч үлээ тэр сонсож байснаа санджээ. Гамболд найзаагаа дуудахад нь баярлан бас хүү сандран ирвэл турж ицээд нүднээс нь гаргаад өгсөн бишрэлт нэг л яарсан айтай хүлээж байв. За, найз минь дайжгүй юу? Чамайг залгахаар бүр яарсаар ирлээ. Би гэдэг хүн нэг иймэрхүү л маягтай байх шүү дээ. Одоо миний найз ажил төлөө хийвэл яасан юм бэ? Захирал нь байхгүй болохоор ажилч олохтой урагшлахгүй юм. Тэгээд ч одоо гашуудлаа тайлбал яасан юм бэ? Чи намайг шүрэг март гэж хэлэх гээд байгаа юм уу? Яаж би түүнийг мартах вүлээ? Харин түүндээ хэлэх ганцхан л үг байна. Чи надад тусал. Би түүндээ хязгааргүй хайртай. Хэзээч түүнээсээ урахгүй хайрласаар байна гэдгээ хэлмээр байна. Ингээд Гамболд гайхан бишрэлтийн өдрөө нухацтайхан ширтв. За болилдоо наад харц чинь галзуу хүн харж байгаа юм шиг болчихлоо. Хандван би зүгээрээ надад чадaltaй бөө үзмэрч удган лам юм чийсэн яах вэ? Эхнэрийн минь сүнстэй ганцхан удаа л уулзлаад өгөх хүн л олж өг. Үүнийг би чамаас найзын хувьд бас захирлын чинь хувьд гойж тушааж байгаа юм шүү. Ийм чадвартай хүмүүс байдаг гэсэн биз дээ. Гамболд сая л найзынхаа юу хэлэх гээд байгааг ойлгох шиг болж. Йоо, за ойлголоо. Тиймэрхүү юм сонсогдоод л байдаг юм. Гэхдээ үний юм болоо да. Би судлаа. Чамайг ингээд л галзуурчдаг юм байх гэж бодлоо штэ. Гамболдыг явснаас хойш бишрэлт удаан хугацаанд нэгээгүй хөшгөө татан цонхоо онголгож агаар оруулав. 3 хоногийн дараа 2 найз дам сургаар сонсож арай гэж уулзах цаг авсан өсмөржихэн гэрийн гадаа ирэв. Гадуураа цементэн ханаар хүрээлэгдсэн нэлээд том машины гадна зогсвол төд удалгүй хүнд төмөр хаалга нэгдэж хар хувцас өмссөн залуу ирээд 99-11-тэй цэг дугаартай 13 цагийн хүмүүс мөн үү? Машина энд үлдээгээд намайг дагаад хурдхан дотогшоороо. Цаг чинь өнгөрч байна. Ингээв. Хашаан дотор орвол аль улсынхан хааныг ирчих вэ гэж бодмоор тансаг авас мөн түүний хажууд 6 хантай том гэр өргөжлүүлээд элдвийн содон сонин баримл үнэтэй машин тэрэг игнүүлэн тавьсан харагдана. Залууг дагсаар Монгол гэрийн дотогш орвол хойморт нь тагж ийсэн биетэй хар царайтай өвгөн хүн сууж байв. Харвас хятад байрын царайтай тэр өвгөн тун ихэмсэг сон. Түүний доохон талд
Нэм бодмол ганган хүүхэн нэлэн үнэртэй тамгийг савхан урууныхаа завсар тун татмаг барьсан харагдана. Бишрэлт Гамболд хоёр сайх байдлыг хараад бага зэрэг эргэлзэн доороо нам зогсов. Ингээд л өвгөн ам нэв. Тэр монголоор хазгаа морей боловч хүн ойлгохоор ярьж эхлэв. За, хоёр залуу дээшээсөө нэгэнд ороод ирсэн бол хэрэг зөргөө хэлцгээ. Ингэснэ үүдэн зогсох хар хувцастай бахин биетэй залууг гар гэж дохих шиг болов. Хятад хүнд яснаасаа зургүй бишрэлд дотроо Гамболдыг зэмлэн гарахаар үүд рүү эргвэл өвгөн доогтон аргагүй нээж. Залуу хөөчээ намайг үндэс угсаагаар минь буугута. Чамаг ямар зовлон дуунсныг чинь нүднээс чинь хараад л мэдэрлээ. Алуу, наашаад өг. Бишрэл түүнийг сонсоод эргэлзээгүйгээр багахан итгэлтэн өвгөний хажууд очиж суув. Өвгөн түүний гарыг нилээд удаан атгаж суусны эцэст хөөрхий бүсгүй цаг нь болоогүй байжтай. Чиний хүсэж байгаа зүйл тийм ч амархан зүйл биш. Ингээвч яах вэ? Сэтгэлээ тайлгаруулж чадна гэвэл өнөө өрөө талигаа жахан ээзүүлсээс ямар нэгэн юм авч ирээ. Ингээв. Хоёрдугаар хэсэг. Хятад үзмэрчийнхээс гараад машиндаа суусан бишрэлт хажууд нь байх Гамболд руу нухацтай аргагүй хараад. Ханаас ийм хүн олов? Ам нээгөөгүй байхад эхнэрийг минь өөд болсныг бас түүнтэйгээ ахиж уулзах хүслийг минь яаж мэдвэ? Ингээд Гамболд мөн гайхан биширсэн бололтой. Харин тийм ээ, үнэхээр л чадaltaй хүн бололтой. Манай Монголын ихэнх томчууд ажил төрөл бүтээхийн тулд ийшээл ирдэг гэсэн шүү. Чи харал та гадна хамгаалагчтай орон гэр нь лусын хаан шиг л элбэг ямар ч байсан хоосонгол хүн шиг байна. За байз. Яах вэ? Орой ирэх үү? Байх уу? Хятад хүн гэдэг нь жаахан тийм хэл санагдаад байх юм. Миний найз өөрөө л мэд. Надад бол зорьсон эрхээ бүтээж байвал Хятад Монгол хамаа алга. За. Ерөөсөө орой л ирээ. Шөнийн 3 цаг өнгөрчээ. Бишрэлт бөхчим жигтэй өрөөнд одоо болох зүйлийг доглог хүлээн. Гаднаас үзмэрчлээ өдөр хамт байсан бүсгүй хамт орж ирээд. Залуу минь, энэ миний туслах нэр нь Лянхуа. Дуудах цан өөл эхлэхэд чиний эхнэрийн сүнс энэ бүсгүй биед орно. Айд сандралгүй асуух зүйлээ асууж хэлэхээ хэлээрэй. Ингээд шаршороогоор тойрог зурж 5 өнгийн ла асаав. Тэр дээр зандан модоор хийсэн хайрцагнаас төвдөгчтэй цаас гаргаж чадав. Тэгмэгцээ талигачийн нэрийг 3 удаа дуудаж гоёмсог үсний хавчаарыг нь лааны дээгүүр эргэлдүүлж. Сүнс минь буцаж ир, энэ эгэл үед оршигтун. Гэхэд өрөөг аажмаар утаа бүргэж Лянхуа сандал дээрээ зөөлөн гангаж бэйн чижгнэж эхлэв. Харин Ли үзмэрч нэгэн хэмнэлээр тарин мэд зүйл уншаад лааны дүүл цөмөрөглөн асахын сацуу улаан өнгөөр анавчин асав. Бишрэлт суудал дээр тогтож ядан гарын алган хөлөрч юу болохыг хүлээхийн сацуу бүсгийг нүд залгалгүй ажиглана. Ингээд Лянхуа бие хянах чадваргүй болж сандал дээрээс гуйлжин өнөв. Бишрэлт өөхсгийн бүсгийг түшиж аваад чи зүгээр үү? Ингээд Лянхуа нүдээ аажмаар нэгэд түүний харц нэг л зөөлөн дотн харагдав. Бишрэлтэй энэ чи мөн үү? Би хаана? Бишрэлт сонсон зүйлдээ итгэж чадсангүй. Хайртай эхнэр ширүүгийнхэн дуу хоолой мөнөөсөө мөн байв. Нүднээс нь долимс сэлгэнэж гар нь салгалсан залуу бүсгүйг өргөн сандал дээр суулгаад. Тийм ээ, хайрт минь би мөн байна. Харин чи минь би дараад байна. Их хүүд нойтон газар надад дохгүй байна. Юу намайг
Намайг уучлаарай хайртай минь. Би чамайгаа хайрлаж хамгаалж чадсангүй. Би чамдаа хязгааргүй хайртай шүү. Энэ насаараа ганцхан чамайгаа л хайрлана гэдгээ амлаж байна. Бишрэлт бүсгүй өмнө сөгдөн суугаад гарнаас нь барин уйлах ажээ. Ли хүзмэрч дахин сахиус бичиг шатаан удаа үсгэж сүнсийг буцаах яслал үлдэхэд лаанууд хүчтэй бадран асаж байснаа огцомхон дор бүрнээ унтаж дуусгаад өөрөө намгүмхэн боллоо. Гагцгүй бишрэлтийн шүүр салдах сонсогдно. Лянхав энэ хүнд орхиход өөрийн ирэхгүй бишрэлтийн гар дээр салхин унав. Харин Ли үзмэрч огт сандарсан шинжгүй хонготой чигнүүлэн дуугарахад гаднаас хамгаалагч орж ирээд Лянхавыг тэрэн гарав. Залуу минь санаа бүүзав. Тэр тун одолгүй хэвэн байдалтай орчихно. Ингээв. Саяын болсон зүйлдээ самгардан итгэж ядан гайхаж суусан бишрэлт өндийн босож өвгөн өдөд өгөж очиод. Үзмэрчгүй сая үнэхээр хурдан байлаа. Тэр эхнэр минь мөн ч юм шиг үгүй ч юм шиг. Би сандраад өлегтэй юм хэлж чадсангүй. Бас итгэл төрсөнгүй. Гэхдээ л түүний минь хоолой мөн байлаа. Ингээд Ли үзмэрч хууд сахлаа гараараа имэрч. Би насаараа аал хүн зооны сайн сайхны төлөө өөрийн чадах мэдэх юма хийж ирлээ. Сүнс дуудаж бид оршино гэдэг хэрийн хүний хийгээд байдаг зүйл биш. Хэрв чи идэхгүй бол төлбөрт тушаасан 50 сая аваад яв. Харин над чиг чамд тослох хүн халахаас олдохгүй байх шүү. Ингээд бишрэлт шийдэмгийн янзаар. Ахаад ганцхан удаа түүнтэй минь уулзуулаад өгөөч. Би энэ удаа бие барьж эрүүн шиг хэдэн үг хэлж түүнийг явуулмаар байна. За яах вэ? Чи төлбөр мөнгө хийчгээд 3 хоногийн дараа энэ цагт ахин ирээрэй. 3 хоног нүд ирмэг зурдал өнгөрөв. Танил болсон бөгжимхэн өрөөнд бишрэлтсэн. Өмнөхөө бодвол сэтгэл нь тогтун янзтай. Үйл явдал ахин давтагдж өрөөг удаа бүрхэхэд Лянхав жижигэнсээр гүн амьсгаа авч нүдэ нэв. Түүний үйл хөдлөл хаарц нэг л танил. Бишрэлт алгуурхан ард өхөн очиж гараас нь зөөлөн атгавал эзгүүхээр ихээсээ дөрсөн бодгоных шиг торомгор атлаа дүүрэн нулимстай нөдөө. Уг үйл явдлаас даруй 2 жил гарны хугацаа өнгөрөв. Өө муу гуйлгчин чинь өвчлөлөгчийн хоолагч тухтай хэдүүлэхгүй гай болоод байх юм. Гаралдаа чи. Чамд манайх өвчлөхгүй шүү. Пүү энэ үнэр та нар нь авах юм алгаа. Алуу шараа чи наашаа гараад ирээч. Энэ годомчны гуйлгачныг бошоохон хөөж гарга. Ингээд ноорхоо ховцтой хөөрхий хэрэг гартаа хатгасан задгаа мөнгө барьсаар сайхан хоолны үнэрт хорогдон гарч одов. Шил лаад зөвлөөсаар өдрийн халуун наранд ангаж ядарсан эр туул голын хөвөнд очиж хандлаа усанд орж хэрэг уртгаа арилгах айдав. Олсон мөнгөөрөө 3 хуушуур авшээ. Ингээдсэн цадаж сүйд болсонгүйч сэтгэл нь ханав. Гуравдугаар хэсэг. Хүн амьтанд хөөгдөлгүй голын эрэг дагуух бургасанд хоног төөрүүлсэн эр газраар дэвсэж хонсон ногоон шуудаага цовчлон алхсаар хотын өмнө шуганд уусан оров. Аз дарвал хүний идэж бараагүй хоолны үлдэгдэл юухан хийхнэр ходоодоо баярлуулж дөнгөдөг ивэлт цааны газарт хамгийн түрүүнд очив. Хоолны газрын эзэн аваа өдөр бүрэл нэг ховцоо өмсөж хуужирж ялагдсан тооны машин цогонсон. Тэдний аваанзаар хүний хөл тасарна гэж байхгүй. Хоол нь ч амцаатай. Эзэн аваа сайхан ааш хөдөлвөл
Тэр хаваараа эргэлдэх ядруухан хүмүүст хуушур мантуу тарааж өгөх нь би. Норхоо хувцаст хэрэндэл бие засах айдан тоос шорогоо гөвж улан ханзарсан гудлаа үүднийг ишгүүтэр чимээдийнхэн үрсээр додог шоров. Урдын адил бүгшрээ хүнтэй байж байхаач. Норхоо хувцаст нүүрлүү унжаад ирсэн үсээ хойш нь илбэж өө тавцаа зогсно. Тун удалгүй нэгэн бүдүүн үер эзэн авгааг дуудан тооцоо хийж эхлэхэд нь норхоо хувцаст тэр зүг шонолтойхон ширтэнэ. Учир нь бүдүүн үертэй хамт явж байсан мөчр шиг нарийнхан хөөхөн захиалсан хоолой баргал тэр жигт нь өвдөжээ. Норхоо хувцаст сайхан хоёртой зөрөн ширээнд нь сумаар байвч эзэн авгаагаас эмээсэндээ үүдэнд гадас мэт зогсоор л байв. Авгаа түүнийг эдэгдээ гэж бодсондоо ч юм уу юу ч хэлэлгүй эргэж өөрийн ширээн дээрээ очин суухт нь норхоо хувцаст зөөгчөөс өртөж ширээнд суув. Аяга дөрөн банштай цай амт нь үгээр хэлхийн аргагүй сайхан ажээ. Биенийхэн ядаргаа хөдөлжлөх мэд хар хөлсөндөө хувцсан нэвт норжээ. Норхоо хувцаст хооллож дуусаад эзэн авгаа руу таларгах мэт энэмсэгээд тэндээс гарав. Аягахан банштай цай түүнийг ингэж их баярлуулан чинээ тэр өмнө нь санахгүй байсан бизээ. Норхоо хувцаст хаана очивол лааз сайн олдгийг мэднэ. Томоохон буудал бар карака зэрэг газруудын хогийн савыг ухахад гар хоосон босно гэж үгүй. Тэр өнөөдөр тог хэмэх буудлын хогийн савыг эрэлэх зөвлөгөө ухаж эхлэв. Гэнэт ард нь сайн байна уу? Ингээх эмэгтэй хүний дуу гарахад ээж аваас ахаад хөөхөндөө гисэн бодол зурусгийн орж ирэхтэн. Сайн ах нь одоо явлаа. Уучлаарай. Ингээд эмэгтэй хажуугаар зөрөх гэсэнд. Та хүлээгээрэй. Би буруу хараагүй бол шүрэн арал компани захирал байсан бишрэлт мөн үү? Ингээд норхоо хувцаст залуугийн галд түлэгдсэн нүрийн арьс таталдах мэд үрчигнэж. Биш. Чи андуураад байх шиг байна. Ингээд нүд цоглом гялцал хувцастай эмэгтэй нүрлүү эгцэлж харвал. Бурхан минь тонэрсэн зөөлөн танил харц. Барьц алдаж сандарсан норхоо хувцас дээр ахин юу хэлэхээ эс олов. Та намайг санаж байна уу? Би Ли үзмэрчийн тулах Лянхуа байна шүү дээ. Элогийн үл ойлгогдох байдлыг цочоох мэд Лянхуаг хэн нэгэн дуудснаар өндөрлөв. Юу хийгээд гуйлгачийн юмнуудтай яриа зогсоод байдгийн? Босс хурдан эргээд дуудаад байхад халаасанд байсан хогоо аях гээд оцсон чинь тэр хүн хоолны мөнгө гуугаад иймэрхүү халдаасан юмнуудад мөнгө өгөх хэрэггүй. Хоол биш арх аваад л ударчихна. Тэгээд ч юу нь байна штэ. Наад бол чинь хизээ нэгэн цагт хийсэн үлийн үрийн төлөөсөндөө ингэж зовж явдаг юм штэ. Чи чарахгүй гинэн байна да. Зөвүүнээр энийг зөргөөг хяламхийн харсан Лянхуа дахин үг дуурсангүй. Гагцхүү бишрэлтийг машинтайгаа шатаж өгсөнд туйлын ихэр харамсаж шаналж явсан эндөрөл байсныг олж мэдсэндээ гайхаж мөн баяртай байв. Лянхуаг том машин сууж бараан далдарсны дараа л бишрэлт гашуунаар хэдэн том нулимс сунгаж харсан ширүүсэн түүний гарт татгуулсан 20,000 дэвсгэртийг урж хаях гэснээр тод гараар бичсэн утасны дугаарыг хараад болов. Бишрэлт өдөр бүр лааз шил сав зовлуулахдаа юунд ч юм зориулж мөнгө даалдгийн хадгалж байсан юм. Бэдэ мөнгө авч явах хосолтой тул долоон буудлын нэгэн эзгүй хашаанд мөнгө газар ухан нуусан байлаа. Өнөөдөр тэр мөнгнөөсөө авч буудал хонголохоор шийдэж үүн хямд нэгэн буудлыг сонгож оров. Нүүр аман түлэгдэж өмссөн хувцас нь норойсон ирийг эхэндээ оруулах дургүй байсан буудлын ажилтан мөнгө хараад. За яах вэ? Элдв хүн амтан оруулахгүй шүү. Цэвэрхэн ороод цагтаа гараарай. Ингээд нэг түлхүүр атгуулан тэдэн тоод гэж хэлв. Бүлээхэн шүршүрт орж хамаг хэрэг бодгнасаа салаад өөрийгөө толон тарав. Урдны бишрэлтээс юу ч үлдсэнгүй. Бэйн энтэндээ түлэгдсэн том сарвтай. Үс сайхан ургасан доожоогүй нэгэн эрэл байв. Гагцхүү түүний нүдэнд хорсолтой гэх чинь ингээл алзаж харагдана.
Өвдөн төвлөр хувцас өмсгөөсч дургуун хурж тэр чигээрээ зөөлөн оронд тухтайхан хэвдэв. Лянхва, Лянхва. Тэр намайг таних байна гэж юу? Төрсөн эцэг эх минь танихгүй байгаад тэр хүүхэн яаж таних? Арай тэд намайг амьд байгааг мэдчихээд ахин алахаар хааж байсан юм шүү дээ. Гэхдээ тэр явахдаа юу гэлээ? Би танд тусалж чадна. Боломжтой үедээ энэ дугаар руу зурвасвчээрээ гэсэн би түүнд итгэж болно гэж юу? Дөрөвдүгээр хэсэг. Бишрэлт 2 жилийн өмнөх тэр нэгэн аимшигт үеийг дахин дурсав. Хамгийн сайн найз гэж итгэж явсан Гамболд нь бүх хөрөнгө хувьцаа компанийг нь өөрийнх нь нэр дээр шилжүүлж, эцэст нь хөдөөхээр талдаа байшин түүнийг машинд шатаасныг аз болж амьд гараад малчин өвгөн эмгэн хоёрын буйнаар тэнгэрч хөл дээрээ босноо. Түүнийхээд гойд сан эмэгний дүргэж өгдөг байсан урамлын хандны ачаар арьсан таталдан хорж илгүй сайхан эдгэснийг санав. Угаан санаа нь үе орж гардаг болсон түүнийг эмгэн өвгөн хоёр л ууггүй асарж тоож гарандаа шидтэй эмгэн цуцыг нь барьсаар цоо ирэл болгосныг саналаа. Тэр шөнөө бишрэлт унтсангүй. Түүнд алдсан бүхнээ эргүүлж авах туйлын хүсэл юу юунаас илүү оргилж байсан ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байлаа. Норгоо хувцас өмсөж лаац дүүсээр ахин хэдэн өдрийг өнгөрөв. Унтаах бодлыг алсаас нууцхан ажсан ч Лянхва харагдсангүй. Бишрэлт мөн л нуусан мөнгнөөс авч таархан гар утас худал нэр регистр бүртгүүлэн дугаар ав. Угаас орчлон хорвоо дээр бишрэлт гэдэг хүн оршихоо болсон байв. Өнсөөл жимсэг нэг ээлжийн хувцас авч өмнө нь хонсон буудалтай ахин оров. Буудлын үйлчлэгч бүсгүй түүнийг дуртаяа оруулав. Харахад норхой боловч орсон оргоо туун нямбаа цэвэрлсэн байсанд таалагсных бизээ. Бишрэлт нэлээд эргэлзсний эцэст 20 мянгатын дэвсгэр дээрх дугаар руу зурвасвчив. Хариу ирсэнгүй. Утсаа гартаа хатгсан чигээрээ унтаад өгчээ. Гэнэт утсан жижигнэн дуурахад тавхийн зажид сэрсэн бишрэлт итгэл муудайхан утсаа авбал цаана нь эмэгтэй хүний шингэн хоол сонсогдов. Даваа гарагийн 15 цаг тох бодол. Бишрэлт болцсон газараа хүнд харагдахгүй хичээн сууна. Буудлаас гартаа копины аяг барьсан эмэгтэй гарч ирээд аяга хогийн савнд хийлгүй гадна шидчгээд өөрийг нь хүлээж байсан машин суун одов. Бишрэлт нуугдан суусан газараас годгийн гарч аягыг аван халаасандаа л авхийн хийгээд хүний хөлөөс зайдуу газар хүрээд аягыг нэвэл дотроос нь захаа мөн виза карт гарч ирэв. Захаанд нь та надад итгэхгүй байж магадгүй л дээ. Гэхдээ би танд тусламар байна. Тиймээс миний бичсэнийг маш анхааралтай уншаад дараа нь устгаарай. 2 жилийн өмнө таны эхнэрийн сүнсийг дуудана гэдэг зүгээр л жүжиг байсан юм. Бүхнийг танд ойлгуулахын тулд би эхнээс нь бичих хэрэгтэй болов. Таны мэдээллий бол өзмөрч биш, зүгээр залливч луурчин. Миний эцэг мөн л лигээ өрхөнд автан байгаа бүхнээ алдаж хоцорсон. Эцэг минь галзуугийн эмнэлэгт үлдсэн насаа өнгөрөх хөөрхийн хувьд авлантайгаа нэгэн төвлөрсөн. Ухаан самарсан эцгээр минь намайг түүний мэдэлд бүх насаараа зүтгэх гэрээг хийлгэж чадсан өвдгөө навштай. Хэрвээ намайг зогтох гэж оролдвол ааваас минь эхлээд хамаатан садан ах дүүсийг минь үе удмаар минь хүйс тэмтэрнэ гэж занал хийснээр намайг өөрийнхөө туслах болгосон юм. Тэр надад дотор орны тун өвөрмөц хард хамхийг баг багаар өгсөөр би ч тэндээс олдох боломжгүй болж бүхэл бүтэн 5 жилийг үдэж байхдаа таныг хараад л их л өрөвдсөн. Их нэртэй хичнээн үнэж ямар их хайр вэ гэж бодсон ч таны сэтгэлээ тайвшруулах арга үнэхээр буруу байсан юм шүү.
Та тэр үед эхнэрийнхээ сүнсийг миний биед орчихсон гэж бодсон байх. Гэхдээ тийм зүйл огтхонч болоогүй. Ли шин бол төрөлхийн хосчон хүссэн хүнээ транс байдалд оруулж харлуулахыг хүссэн зүйлээ харлуулж дөнгөдөг учраас л та намайг эхнэрийн хэмээн бодож бүх сэтгэлээ овдолсон. 5 жилийн хугацаанд би түүний сайн муу бүхий л ажилд огт сэтгэл хөдлөлгүй оролцдог байсан ч ганцхан таал миний сэтгэлийг их хөдлөсөн шүү. Эхнэрээ хайрлах чин үнэж хайрын чинь хүчж байж мэднэ. Одоо гол зүйлдээ орхон зүг байх. Таны найз Гамболдоос энэ бүхэн эхлэлтэйг та өдөөд гадралсан байлгүй дээ. Үнэхээр ч эхнэр тань золгүй ослоор өвд болсон ч таны одоо ингэж явна Гамболдтой салшгүй холбоотой. Тэр өмнө нь Литэй түншүүд байсан гэдгийг би сайн мэднэ. Түүний оруулж ирсэн хар тамхиг Гамболд зуучилдаг байж байгаад генетик нь л харагдгаа болсон байсан. Таны итгэлийг олж танай компанид орсных байж л дээ. Гамболд Ли дээр ирснээс чинь хойш танай гэрээр орж гарахдаа аажмаар ухаан санааг мансууруулж мэдрэлийн системийг гэмтээдэг хорыг Лигийн завраар цацаж таны гэсэн бүхнийг авсан. Тэд одоо ч бусдыг хорлох бузар ажиллаа хийсээр л байна. Би үе тог бодолд ирээд байгаа нь нэг нь нөлөө бүхий улсын их хурлын гишүүнтэй холбоотой. Ли түүнээс Монголын хойд газарын асар их нөөцтэй нүүрсний орд газрын зөвшөөрлийг авахын тулд надаар өгөөш гэж түүнийг өөрийнхөө утсан хүүхэлдэй болгохоор чанмаж байгаа. Би түүнд мэдээж өөрт нь мэдэгдэхгүйгээр хар тамхи уух юмд нь хийж өгөн баг тунгаар дасгаж байгаа л та. Буудлын цохоор санаандгүй харахтаа таны нүдийг хараад л таньсан. Би Лишинээс өшөөгөө авахыг ямар их хүсэж байна гэж. Таач мөн адил байх. Тиймээс соёлоо хамтран бол ямар вэ? Виза картанд нэлээд их мөнгө бий. Та хүсвэл цоо шинхэн царай зүстэйч болж болно. Мөн өөртөө нэр бодож олоорой. Та одоо бишрэлт нэрээ ашиглаж чадахгүй гэдгээ мэдэх байх. Учир нь бишрэлт 2 жилийн өмнө автослоор машиндаа шатаж өгсөн шүү дээ. Зөвшөөрч байвал зурус хүчээрэй. Линхо гэжээ. 5 дугаар хэсэг. Лин шин тоглох хаавсандаа зөөлөн бодон дээр шигдэн суугаад төрлөх хэлээрээ тон нарсгар хэн нэгэнтэй утсаар ярина. Гаднаас орж ирэх зоргоо хүлээж байгуулсан зохиог үзүүлээд нэлээд удаан яриад утсаа салгав. Тэгмэгцээ худлын нэд алдаж. Зоргоо минь энээрээ болсон хон ямар чухал мэдээ хэлж намайг баярлуулахаар ирвдээ. Ингээд хүлээж суусандаа тэрөө биеийн нозорч нойр нүрээд байсан зоргоо суудлаа замчин. Шинэ үйлчлүүлэгч холбогдсон. Заавал тантай уулзаж бүтээх ажил байна гэсэн. Тэгээд ямар хуу нөхөр юм? Судалгаа хийж амжуу. Түүний талаар ямар ч мэдээлэл олдсонгүй. Америкт ажиллаж амьдарч байгаад Монголд ирээд удаагүй долларын саятай. Энд бизнес хийх гэж байгаа гэсэн албан бос мэдээлэл байгаад байна. Монгол нэр нь Манлай Ричард гэж дууддаг юм байна. Танаас заавар сонсоор ирлээ дээ. Гартаа 2 хужиг эргэлдүүлэн суусан Ли бодол дарагджээ. За яадаг юм бэлээ. Долларын саятан гэлээ гинэ. Одоо миний өрөнгө мөнгө бөгөөдтийн талыг худалдаад авчих чинээ боллоо. 10 жилийн өмнө би Монголд ямар шохон байдалтай хөл тавьж байлаа да. Тэр үед би хинч биш байсан. Нутагта үлсэж үхэхийн даван дээр барилгын ажил хийх аазтаарч энд ирсэн. Тэгээд л өөрийнхөө төрөлхийн сэргэлэн зангаар дорхнол хөлөөж одоогийн өндөрлөгтөө хүрсэн. Өвхөр монголчууд л намайг дахин шүдэж байгаага барингүйсээр би хана задгаа мэдхээ байсан мөнгөний гахаа болон хувирсан. Одоо тэр нүүрсний ордыг л авч чадвал гэрлүүгээ боцъё. Энд хэдэн даамал тавьчихад алсаас удирдах сууя. Эгч нүгэл уйлдлээ. Үлдсэн насандаа амар тавин амьдрах хэрэгтэй. Нас ч нэлээд явлаа.
Лигийн удмыг төрүүлэх эхнэр авах цаг болсон. Цэвэр цустай. Дээд зэндааны хятад эмэгтэй байх ёстой. Алсаа бодоод буцах хэрэгтэй. Өөрөө хүрээд ирсэн олзыг түлхээд яах вэ? Сүүлчийн удаа. Лиг хариу хэлхийг хүлээж зүгэрсэн зоргоо хоолоогоо зөвлөн засахад. За яах вэ? Маргааш 11 цагт эргэн үз. Гэхэд зоргоо бүхийн хүндэтгэл үзүүлээд гарав. Бишрэлт 6 сарын дараа огт өөр хүн болон хуурчээ. Өөртөө бичиг баримт гаргуулan тэр бүхэл Солонгос улсад нүүр хүзүү гар гээд ил харагдах бүгээсгийн арьсаа солиулах, царай дөрөх өөрчлөх мэс засалд орж фитнесээр хичээллэж танигдахын аргагүй цоо шин хүн болсныг Линхуагаас өөр хүн мэдсэнгүй. Жижигтэй танил болсон Монгол эрт түүнийг оруулахад Ли үзмэрч эхэмсэх нь аргагүй хүлээн сууж харагдав. Тэр бишрэлтийг огт хонж таньсангүй. Харин ч ээлжид золиосоо харан дотроо байх тавн ханаж байх шиг. Түүний доохон таалд Линхуа мөн хэвтээ сууна. Тэр хоёрын учиртайхан ард салхыг өвгөн Ли анзаарсангүй. Ричард үзмэрчийг их л хүндэлж биширж байгаа мэт дүр үзүүлэн учир явлаа тоочгоод. Яа, болно. Би чамд бүтээж өгье. Шаа харамж нь жаахан их шүү. Тэр тал дээр асуудалгүй. Ли бишрэлтийг огтхонч таньсангүй. Бишрэлт үнийг тандан ийн ороод гарсныг Ли даанч ойлгосонгүй. Харин ч хэдэн сая долларын үнээр авсан Ли түүний өмнө тонголзон бөгөлсөөр үтэж гаргав. Түүний гарсны хойно Линхуа тандан. Төмөр гишүүн атханд байна орох тунд өглөө. Тэр орд газрыг заавалжгүй авах хэрэгтэй байна. Маргааш төмөр гишүүнтэй уулзах байхаа. Түүний талаар хангалттай хийх цуглуулж чадлаа. Одоо шахаанд хийх л үлдлээ. Хэрэг явдал дуусны дараа би эндээс явна. Чи гэрээний дагуу хүн өглөө надад харьяалагдах тул мөн хамт яв. Тэнд чамд хийх ажил их биш үү? Зоргоо Линхуаг тогбоолийн гадна болгочгаад өрөөнд байрлуулсан нууц камера харцав. Линхуа 1108 доод алхасаар орвол түүний хүлээж ядсан төмөр гишүүн өвгөөллийн завдалгүй шоноглон үнсэж ховцыг нь таачиж эхлэв. Зоргоо тэдний инхүү аяглахыг харж суухдаа "Нэн Линхуа мөнч сайхан биетэй дамжиг шүү. Аз байвал амтлаад үзчих юмсан. Даанч өвгөн Лид алуулах байлгүй." Линхуагийн өгсөн хөдөн усыг хамтал залгиж хэсэг авсны дараа төмөр гишүүний бие нэг л тайван сайхан бочгодог билээ. Хайрт минь би сүүлийн үед эхнэрээс салах талаар үргэлж боддог боллоо. Гэртээ очиод эхнэр хүүхдээ харахаар цаанаасаа л уур хурж чамайг санаад байх юм. Ингэж бусдын үднээс даалд уулзан учирж байхаар хамт амьдрал ямар вэ? Надад чамаас өөр хэн ч хэрэггүй. Хонгор минь дээ. Одоохондоо би бэлэн биш байна. Хоёулаа хамт усанд орох уу? Чинийхээ нурыг угааж өгье л дөө. Линхуа угаалын өрөөнд ормогцоо шүршүр гоожуулаад. Төмөр гишүүнээ та намайг уучлаарай. Одоо миний хэлэх зүйлийг тайван сонс. Би тантай зүгээр ч нэг уулзаагүй. Миний ард жирийн биш хүн би. Тэр танаас нэг л зүйл хүсэж байгаа. Харин би танд туслахыг хүсэж байна. Энэ өрөөнд нууц камер бий. Дүрснээс гадна дуу хоолойч мөн бичнэ. Тиймээс би таныг зориуд энд оруулж ирсэн юм. Миний жаахан хонгор арай надаар тоглоод байгаа юм шүү дээ. Ингээд үнсгээр ортвол. Үгүй дээ. Би танд үнийг л хэллээ. Та харин одоо надтай хамтарч ажиллах юм бол бид ямар ч аюулгүй бүгдийг дуусгаж болно. Ингээд утсаа гарган өрөөнд дэх камерыг шууд бичлэгийг харуулхад төмөр гишүүн толгоогоо барин доош суув.
6 дугаар хэсэг. Чи арайчтай. Чиний ард хэн байгаа юм? Түүнд юу хэрэгтэй? Надад хэлээд орх. Ингэж төмөр гişүнийг хашгиргаад Лянхуа сандран буудлын гадна камерын бичлэгийг хянаад хүн сууж байгаа. Та бид хоёрыг уулзсан цагаас өдий хүртэлх бүх яриад үүсдэдэнд би. Тэдгээр бичлэгийг сошиал тавигдвал та дуусах болно. Мөн таны тухай хангалттай баримт бий. Тэгээд яах юм? Чамайг надад туслана гэдгийг би яаж мэдэх юм бэ? Би танд утасны дугаарыг нь та тэр хүнтэй холбогд. Тэр танд бас надад ч туслана. Би ч гэсэн хүний иргэшэл давтаад ийм зүйл хийж явааг та ойлгоорой. Одоо харин юу ч болоогүй юм шиг эндээс гарыг. Гамболд бишрэлтийн амьдарч байсан хавсанд амьдарч байхаажээ. Түүний компанийг удирдах үрээд барахгүй их хөрөнгөндөө бардаж лид ажилдаг байхдаа баяжуудын хүүхдүүдэд борлуулдаг байсан харт амхнаас татаж мансурдаг болжээ. Нэгэн орой түүний гэрийн хаалганд улаан дөвдөө авчулсан байсныг сонирхон авч харвал шатсан машины зөрөг байхагаад ард нь хэрэг хуужирдаггүй гэж бичсэн байхыг хараад ухаан зулггүй хайж лидер машины хурдаар ирээд өнөөхөө үзүүлв. Харин ли наад хэрэг чинь надад ямар хамаатай юм. Тэгээд чихээр авч чадаасан хүн чи шүү дээ. Би чамд болгоомжтой байхыг мөн чиг санаалсан. Бидний төгөрөлцөө 2 жилийн өмнө дууссан. Би чамд амлснаа биелүүлж авах авсан. Ингээд Гамболд нүрэн үрчийн ойлгох шахаж. Эртний түнш минь надад туслаа штэ. Ямар нэгэн гэрч байж л тараа. Надад ахаад ганцхан л тус өргөөч. За чи ямар ч байсан харь болгоомжтой бай. Шууд наашаа ирдэг чинь тоогүй юм боллоо. Яах вэ би чамд туслах аядан бодъё. Төмөр гишүүн Лянхуагийн өгсөн дугаараар бишрэлттэй холбогдож сая юунд ороодсон болохоо ойлгов. Ли Гамболдыг гарсны дараа өөрийнхөө хамгийн ихтгэл туслах цоожиг дуудаж хэрэг буруугаар эргвэл түүнийг устгах. Цагдаад баригдах юм бол хуульчээсэндээ бүхнээ өчиж намайг шавар тутаж орхихоор өөдгөө хэр гэв. Тун удалгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр улсын их хурлын гишүүн төмөр хүнд өвчнөр хэвдэрт оржээ. Түүний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд найдваргүй гэсэн оншиг эмч нар гаргасан байна гэсэн мэдээлэл хөөрч эхлэв. Улсын их хурлын хамгийн нөлөө бүхий сангийн сайдаарч ажиллаж байсан түүнийг генетикийн ийм болсон харамсан халагдах олон хүн байв. Үйл хэрэг нь бүтгэхийн даваан дээр буруу тийшээ эргэсэн Ли маш их цугалдан уусаж байсан ч танил толоо ашиглан хэдэн тэр бомбаар нь чамаагүй орд газрыг авахар зүтгэж эхэлсэн ч санснаар нь болохгүй байлаа. Төмөр гишүүн өөрийн хувийн эмнэлэгтээ дээд зэргийн хамгаалалт дор хэвдэн эмчлүүлж байв. Тэр хүнд өвчин нэрийн дор хард амхнаас гарах эмчилгээ хэлхийн цацуу бишрэл Лянхуа нарын тасламжлагаар Ли шингээгч хятад өвгний холбоо сүлбэ өдийг хүртэл үйлдэж байсан бүх эргийн нотлох баримтыг цуглуулж байжээ. Нотлох баримт цуглуулахад хамгийн их үүрэг гүйцэтгэж тусалсан хүн бол яахын аргагүй Лянхуа байлаа. Тэр Лигийн бүх гэмдэргийн амьд гэрч бөгөөд зарим нэг хэрэг дээр нууцаар хийсэн бичлэг зураг байсан Лигийн эсрэг хангалттай баримт болов. Хэрэг явдал нэг л биш болж байгааг гадарсан Ли өвгөн Монголоос явхаар битүүхэн базааж том жижиг барилгуудаа заарж өөрийн гэсэн бүхий л дөрөнгөө зэгцэлж гагц хаус нь үлдэв. Түүнд хэдэн үеэрээ ч идээд барамгүй асрыг хөрөнгө цуглжээ. Ингээвч тэр мөнгө олон хүний нус нулимсаас бүтсэн бохор мөнгө. Гамболдын өөдөн дахин улаан дөгтөө шургуулж өгсныг харсан тэрээр золтойл өмдөндөө дусаалгүй амьсгаад харин нээвэл. Чи бол аль орчин гэсэн бичиг байв. Гэрийнхээ хяналтын камерыг харахад нүрээ нууж сарвчтай малгай юудэнтэй цамц өмссөн залуу орхичгоод дугуй унан явж билүүс харагдав. Гамболд шөнө бүр хар даран орилж эхнэрээ айлган сэрээдэг болоод байлаа.
Ийм янзаар олон улаан төвхтийг хүлээж авсан ган бол галз сурахад ганц сурах дутуу байхад нь бишрэлд ирж уулзав. Тэр түүнд өөрийг нь хэрхэн шатаасан яаж амдгаасан түүхээ хаваалцаж биеийн дээрх түлэгдсэн сарваа харуулад би чамаас олж алдсан бүхнээ яг одоо эргүүлж авахыг ямар их хүсэж байна гэж. Гэхдээ чиний надад хийснийг бодохоор ингээд зүгээр өнгөрөөч гэж дааж чадахгүй. Зуулж эхнэр чинь гадагшаа явчихсан биз дээ. Энэ миний байр баха. Элсэн юм мэддэг гэдэг шүү дээ. Би чамайг энд шатааж ална. Ингээд санал түлж ундааны савнд хийсэн шатхуунаа түүний толгой дээр асгаж эхлэв. Ган бол дүгтлээ хайж уушлалт гуйж хамаг хэргийг лидер тогож ам гойсаар. Бусдын цол дорой байдлыг ажиглан заллин хийж хүн амны ноцтой хэрэг олныг үлдэж маш олон тэр бомын хөрөнгийг ховдол авсан Хятад улсын иргэн Ли Шин, Монгол улсын иргэн А ган болд болон тэдгэртэй хамаарал бүхий 10 иргэнийг цаатуулан баривчллаа. Уг хэргийн үнэн мөнийг тэдэнд 2 жилийн өмнө амдаараа машиндаа шатаалгасан ч азар амьдгарсан иргэн бишрэлд дэлгэд байгаа билээ гэсэн мэдээлэл олныг сэрт хийлгэв. Бүх зүйлс байрандаа орж Ли Шин ган болд Линхуа гээд бүлэг хүмүүс хуулийн дор хариуцлага хүлээж энэ хэрэг өндөрлөв. Бишрэлд өөрийн нэр болоод эд хөрөнгөө цэмийг нь албан ёсоор эргүүлэн авлаа. Эмэгтэйчүүдийн 20 ангийн уулзалтын өрөөнд өөдөөдөөс харан суусан 2 хүн юу ч дууралгүй харцаараа ойлголцоод байна уу гэмээр хэдэн хором өнгөрөв. Бишрэлд дөрүүлэн аанав. Хүслэр болдог бол чамайг эндээс гаргаад авчих юмсан. Хийсэн хэргийнхээ чанга хүртэх ёстой шүү дээ. Харин та дажгүй юу? Би сайн байгаа. Чамд л их санаа зовох юм. Надад санаа зовох хэрэггүй дээ. Харин чинд сэтгэл санаа тайван сайхан байна. Мо аав минь. Аав чинь сайн байгаа. Би түүнийг чиний өмнөөс сайн асарч хамгаалж бай. Баярлалаа танд. Лёнхо, би чамайг хүлээнэ. Гараад ирэхээр чинь хоёулаа хамтдаа Парис явъя. Тэнд чамд гэрлэх санал тавихыг хүсэж байна. Чи бол миний азар олдсон гэрэл болчихоо дээ. Таавар мэд амьдралын онцыг дайлж хувь давлангаа өөрөө бүтээх нь бидний сонголт. Таны хувь давлангаар наадах боломжийг хэнд ч бүү олгоо. Төгсөв.